Юуны өмнө энд өгүүлэх үйл явдал нь архивын баримт материалд тэмдэглэгдээгүй, аль биесны их сурвалжгүй бөгөөд цөөн хүмүүсийн ам дамжин яригцаар ирсэн үйл явдал усхийг онцлон хэлье. Говийн алга болсон экспедиц 1995 оны нууцлаг нэгэн явдал. Тухайн үед Монголын шинжлэх ухааны академийн харьяа геологчдын 5 хүний бүрэлдэхүүнтэй баг говийн бүс рүү судалгааны ажил хийхээр гарсан байна. Тэдний зорилго бол усны судал илрүүлэх, мөн ашигтмалтмал хайх ажил байлаа. Судалгааны бүс нь Хатан сүйх нэртэй газраас цааш хүн бараг амьдэрдэггүй хуурай цөл бүхий алслагдсан говь нутаг байв. Эхний 2 өдөр бүх зүйл хэвийн байлаа. Тэд радио холбоогоор цаг агарын мэдээ дамжуулж байрлалын координатаа тогтмол илгээж байсан юм. Гэвч 3 дахь өдрөөс эхлэн бүх холбоо гинэт тасарчээ. Ингээд Улаанбаатар хотоос хайгуулын баг яаралтай гарч тэдний хамгийн сүүлд тэмдэглэгдсэн цэгт очиход хачирхалтай дүр зураг өгдсөн байна. Машин унтраалттай байсан ч хаа нэг тийшээ явах гэж байсан мэт түлхүүрэн зоолттой байв. Мөн майхан босгосон яг хэвээр араатан амтан дайрсан ямар нэгэн шинжгүй. Тогоо шанган тэр бүхэл багийн гишүүдийн цүнх дуран бусад багаж хэрэгслэн яг л бүгд ажиллаа хийж байгаад түр орхисон мэт дүр зурагтай огтсон байна. Харин хүмүүс алга. Хайгуулын баг эргэн тойрноо сайтар ажихад элсэн дээр 4 хүний мөр тодхон харагдаж байв. Тэд нэг чиглэлд алхсан нь илт байлаа. Гэхдээ хамгийн хачирхалтай нь 5 дахь хүний мөр огт байсангүй. 4 хүний мөр зэрэгцээр 300 гаруй метр үргэлжлээд гинт алга болчих. Яг л энэ цэгээс ниссэн мэт. Тэр үед ямар ч салхигүй тогтун цаг агаартай байсан тул мөр элсэнд даруулсан байх боломжгүй. Элсэнд дарагдлаа гэхэд энэ цэг хүртэлх мөр маш тод байсан нь энэ таамгийг өгөөсгөж байгаа юм. Бас нэгэн зүйл анхаарал татсан нэг геологчийн хувцас үүргэвч усны сав гээд бүх хэрэгсэл нь майхны дэргэд байсан ч эзэн нь өөрөө алга байв. Энэ бол 5 дахь хүн юм. Түүний мөрөнч эргэн тойронд огт байсангүй. Хэд хоногийн дараа багийн 4 гишүүн 20 орчим километрийн зайтай хоорондоо нэлээд хол зайтай олдсон байна. Олдох үедээ ямар байдалтай байсан талаар нарийн мэдээлэл байхгүй ч тэд бүгд сэтгэл зүйн хүнд цавчралд орсон байдалтай байсан гэдэг. Мөн дөрвөлээ яагаад тийшээ явснаа, яагаад энд байгаагаа огт тайлбарлаж чадаагүй байна. Гэхдээ нэг гишүүн нь шөнө нэг гэрэл ойртож харагдсан. Бид тэр гэрлийг дагаад л алхсан. Хинч биднийг тэг гэж хэлээгүй ч бүгд тэр гэрлийг өөрийн мэдлгүй дагаад л алхаж эхэлсэн гэж нэлээд хэд хоногийн дараа хэлсэн байна. 5 дахь хүн өнөөдрийг хүртэл олдоогүй. Ор сураггүй, бүр мөргүй алга болсон 5 дахь хүнийг говийн угалзад төөрч сураггүй болсон байдлаар бүртгэсэн байдаг байна. Гэвч энэхүү эрлийн ажилд оролцсон зарим хүмүүс дээр хүйл явдлыг яавч энгийн зүйл биш гэж ярьсаар иржээ. Тэр гэрэл юу байсан бэ? Яагаад 5 дахь хүний мөр огт байгаагүй вэ? Яагаад 4 хүн нэгэн зэрэг тайлбарлахын аргагүй үйлдэл гаргасан бэ гэсэн асуултууд хэвээр үлдлээ. Говь чимээгүй. Гэвч заримдаа тэр чимээгийн дунд хүн ойлгож тайлбарлаж чадхааргүй зүйлс нуугдаж байдаг байж магадгүй юм. Хэрв та говийн нууц түүхүүдийг сонсохыг хүсвэл миний сувгийг дагаарай.